Хамжлын төлөвлөгөө нь ер нь Монгол Улсын эдийн засагт макро орчноос гарч ирэх юм бол ер нь ойрын хугацаанд 3 жилийн хугацаанд гарч ирэх юм бол ер нь ямар нөлөө үзүүлэхээр байгаа вэ? За хэдийгээр хятад улс одоо нөгөө ногоон эдийн засаг шилжихтэй байгаль орчныг хамгаалахын зорилт өндөр зорилттой тавьж байгаа ч гэсэн нүүрсний хэрэглээ нь бас өндөр хэвээрээ байгаа. Энэ нь бол манай улс шиг одоо нүүрсний экспортод тулгуурсан орны хувьд бол энэ нэг тэгвэр таатай мэдээлэл. Хоёр дахь жоохон бидний хувьд болгоомжлох хэвээр мэдээлэл бол манай экспортж байгаа нөгөө нүүрс маань 80% нь бол когч нүүрс уу. Хятадын гангийн үйлдвэрийн түүх гэдэг юм. Гэтэл хятадын гангийн үйлдвэрлэлийн тоо мэдээлэл ажиллагаар энэ дээр жоохон бас анхааруулжтай үзүүлэлтүүд байгаа. Сүүлийн 3-4 жилийн туршид бол 1 тэрбум тонн ганг гэсэн тооноос бол хэтрээгүй. Үндсэндээ айчин буурсан хэвээр байгаа. Тэгэхээр одоогийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөн дээр батгах зорилтын дотор нөгөө хөрөнгө оруулалтад чиглэсэн өсөлт гэдгээсээ татгалзаад дэлхийн эдийн засгийн геополитикийн нөхцөл байдлаас хамаарат гангийн үйлдвэрлэлээ цаашид одоо өсөхгүй гэсэн зорилт тавьчих юм бол манайд таагүй нөлөө болох гэж байна. Тэгэхээр ялангуяа манай гол хэрэглэгч болж байгаа өөр Монгол, Шансын мужидах хятадын гангийн үйлдвэрлэл когч нүүрсний эрэлт хэрэгцээ бахаа гэдгийг бид нар маш анхааралтай ажиглаж байгаа хэрэгтэй. Хоёрдугаарт энэ дээр манай ихэнх судлаачид одоо төрийн албаа агцыг төөрөлддөг асуудал бол хятад улс бол өөрөө зах зээлийн эдийн засаг биш. Энэ бол төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засаг. Бүх төлөвлөгөө нь Бээжингээс хятадын хөгжил шинтгэлийн хорооноос төлөвлөсөн төлөвлөгөөгөр явдаг байхгүй. Тэгэхээр энийг ойлгохгүйгээс болоод бид нар нөгөө дураараа ингээд нийлүүлээ тэрийг хятад улсын буутын төмөрлөг үйлдвэрч юм уу өөр Монгол худалдаж аваад байх юм шиг боддог тийм. Энэ бол алдаатай төсөөл. Тэгэхээр Монгол улсаас авж байгаа энэ 80-90 сая тонн нүүрсийг хэдийг авах вэ гэдгийг өөр Монголд очиж биш буутаж биш үндсэндээ Бээжинд шийдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар цаашдаа энэ нийлүүлж байгаа нүүрс 80 сая авах уу 90 сая авах уу тийм үнэ хэд байхаа гэдгийг таамаглаа гэж бодож байгаа бол бид нар Бээжинд хөгжил шинтгэлийн хорооны бодлого хаашаа чиглэж байна те үйлдвэрлэлээ дэмжих байна уу ногоон эдийн засгаа дэмжих гэж байна уу экспортоо дэмжих гэж байна энэ болгоноос хамаарат бид нар тэр төсөөллөө гаргаж явах хэрэгтэй байна. Тавилалаа за хятад улсын юу цаашдын эдийн засгийн өсөлтөнд төлөв бол 3-аас 4% болж юу саарч ирж байгаа гэж байна. Тэгэхээр Монгол улсын бас эдийн засгийн төлөлт бол хятад улсынхтай нэлээдгүй хамааралтай байдаг шүү дээ. Тэгэхээр энийг авч үзэх юм бол Монгол улсын бас эдийн засгийн төлөлт бол бааз зэрэг удаашран гэсэн зүйл байгаа. За хятад улсын өнгөрсөн жилүүдийн одоо 6-аас 8% өндөр өсөлт бол хөрш хөгжиж байгаа орнуудад бол маш том хөгжлийн боломж олгосон. За өсөлтийн хурд нь одоо 3-4% бол сарж байгаа ч гэсэн өөрөө 20 тэрбум долларын эдийн засгийн хувьд бол энэ бол хөрш орнуудад бол төдийлөн мэдрэгдэхгүй. Энэ бол хэнд мэдрэгдэх үү гэхээр том худалдаа өгч орнууд хятад улсын том түншүүд Япон, Солонгостой, Европын холбоо, Америк гэдэг эдгээр улсуудад бол мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Түүнээс нэг 16-аас 18 тэрбум долларын гадаад худалдаатай Монгол улсад бол биднээс шууд мэдрэгдэх нөлөө авахгүй. Биднэрт мэдрэгдэх нөлөө бол нөгөө түрүүний ярьсан гангийн үйлдвэрлэл, когч нүүрсний хэрэглээ энэгээр л дамжиж мэдрэгдэнэ. Тий. Тэгэхээр яг энэ хятадын нөгөө нэг гол төмөрлөгийн үйлдвэрийн бүс болж байгаа өвөр Монголын энэ аж үйлдвэрийн бодлого энэ дотор одоо шинээр тавьж байгаа зорилт чинь нөгөө газрын хуур элемент байхгүй. Өвөр Монгол буг татвар өөрөө газрын хуур элементийн маш том судалгааны төв, газрын хуур элементийн боловсруулах маш том үйлдвэртэй. Тэгэхээр энэ цаашдаа хэр ирээдүйтэй хөгжих вэ гэдэг бол Монгол улсад бас хамааралтай. Энийг дагаад Монгол улс нөгөө газрын хуур элементийн ард газруудаа эргэлтэнд оруулах бас боломж байж болох. Гангийн үйлдвэрлэл нь бол хэдүүг их дөнгөр хязгаарлах юм бол ер нь томох эрсдэл Монгол улс бол үүснэ гэж хэлж байна шүү. Тэгэхээр тухайн үед нь зориулж одоо Монгол улсын эдийн засаг ер нь яаж бэлтгэл зүгээр юм бол энэ ийм тохиолдол гарч ирэх юм бол ер нь юу хийвэл энэгээс илүү ер нь төрөлжүүлэх боломжтой байна. Бусад улс орнууд бол яг энэ дээр нөгөө өөрчлөсөн бэлтгэхтэй хангах төлөвлөгөөтэй ажилладаг. Тэгэхээр бидний уг нөгөө улсын хурлаас хөгжлийн бодлого төлөвлөлтөөр бид нар чинь 5 жилийн төлөвлөгөө батлаад байгаа шүү дээ. Тэгэхээр эндээ яг энэ тухай бодох хэрэгтэй гэсэн үг. Монгол улсын нөгөө гол түүхүүдийн экспорт болоод түүхүүдийн төрөл мань өөрчлөгдөх гэдэг шүү дээ, тий. Хэрвээ одоо бидний төсөөлөл 90 сая тонн нүүрс авдаг ч тэр нь буураад нэг 60 70 дээр очиж тогтчих магадгүй байхгүй. Тэгэхээр манай экспортын бүтц бол нэлээд өөрчлөгдөх нь тий. Одоо энэ оны тухайд 25 оны тухайд бол их аятайхан бүтцтэй болсон ба. 37% жисэн байж мэл 35% нүүрс үлдсэн босод түүхэд байхгүй. Тэгэхээр энэ бүтцээ бид нар цаашдаа хэвээрээ авч явъя хадгалъя гэдэг зорилттой авах юм бол болж байгаа. Үлдэж байгаа тэр нэг нүүрснээс гадна 30% байна шүү дээ. Энэ 8 төрлийн түүхэд байна тий. Зис нүүрс зис хоёроос бус. Тэгэхээр энийг олшруулах бодлого нь эдийн засгаа төрөлжүүлэх бодлого байхгүй. Тэгэхээр энэ маань юу гэхээр Монгол улсад одоогор байгаа зүйл нь газрын хуур элемент шарн унтаг. Тэгэхээр энэ хоёр төслүүдээ маш хурдан эргэлтэнд оруулах нь өөрөө дэлхийн нийтээр баримтлах бодлоготой уялдаад байна. Дэлхийн нийтээр өөрөө газрын хуур элемент бол тий маш чухал байна. Critical mineral гэдэг дотор чинь зис орж байна. Тэгэхээр яг дэлхийн хөгжлийн хандлага технологийн чиглэлд газрын хуур элемент зис орж байгаа учраас эдгээр үн цэнтэй түүхүүдийг Монгол улс аль болохоор хурдан эргэлтэнд оруулах юм бол Монгол улсын эдийн засаг одоо нүүрсэн дээр алдаж болцсохгүй орлогоо бусад түүхэдэн дээр нөхөх болцоо.
Тэгэхээр бидний хувьд анхаарах ёстой асуудал бол хятад улсын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнөөс гадна 1-р сард болсон өөр Монголын өөртөө засхорны ардын хурлаас баталсан өөр Монголын өөртөө засхорны 5 жилийн төлөвлөгөө. Энэ дотор бол Монгол улстай холбогдолтой хэд хэдэн заалтууд, дэд үтсийн заалтууд, уул уурхайтай холбогдсон заалтууд энийгээ бид нар маш сайн анхааралтай судлаад энээс айхтар зөрүүлэхгүйгээр тэр тусгацсан зорилтыг бид нар илүү яаж Монгол улсын хувьд давуу тал яаж болох вэ гэдэг талаас нь анхаарах хэрэгтэй. Жишээлбэл энэ дээр нөгөө төмөр замын хил холболтын асуудлууд байж гашуун сухач шивээ хөрөнгө. Тэгэхээр маш олон жилийн туршид ингээ хятад улсын өөр Монголын төлөвлөгөөн дээр байгаа мөртлөө бид хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ нэгэнт төлөвлөгөөн дээр байгаа зорилтыг бид нар хэрэгжүүлэхийн тулд хоёр талаас хүчин чармаалт тавиад явах хэрэгтэй. Хоёрдугаар нэг анхаарах асуудал нь төлөвлөгөөн дээр байхгүй асуудлыг бид зөвхөн Монголын талаас шаардад тавиад энэ бол амжилтанд хүрэхгүй. Жишээлбэл хангийн бомб асуудал байхгүй. Хангийн бомбын тухай бид нар олон жил яриад холбоёгээ те манай талаас төмөр замаа тавьчихад хүлээгээд байгаа боловч харамсалтай нь өөр Монголын өөртөө засхорны 14 дэх 5 жилийн төлөвлөгөөнд энэ заалт байгаагүй. Тэгэхээр энээсээ бид нэр сургамж авах хэрэгтэй бол. Хөрш орон өөрөө дид үтсээ бэлэн болгоогүй холбоё гэсэн зорилт тавьж байхад зөвхөн манай талын хүсэлтээр тэр холбогдохгүй байхгүй. Тэгэхээр хил дамжсан дид үтс гэдэг бол аль аль тулсын те хоёр талын эрх шиг хөндөж хангаж энэ бол холбогдох юм байна гэдэг бид нар харах хэрэгтэй.